За видео оруулахдаа бол одоо чинь шууд энэ хаягийг аваад оруулах болдог. Ингээд одоо энэ видео ингээд давж оруулна. Мөн одоо энэ видеоны embed кодыг бодвол хуулж аваад энэ код оруулах юм болчиход оруулж авдаг. Бас энэ HTML гэсэн дэвтрийг дарж байгаа. HTML код нь хаана гэдэг нь оруулж авдаг. За ингээд эцгэндээ өөр бас ямар нэгэн засаг өгөхгүй юу? Жодны нэг бол тасбаар ангилж байгаа жодно. За тэгээд унших хэрэг хин нэгэн бүлэгтэй хүмүүс уншвал цаашдаа ангилж мэдээд одоо тэгээд програмуудыг болов бас хийж болно оруулах гэдэг. Ингээд за энэ бичиг маань авчихсан. Тэгээд одоо ангилж байна. Олон бичгнүүд чи одоо тэгэхээр ангилах их зүгээр гэдэг. Анхнаасаа ангилаа явбал илүү амар гэдэг. Тэгэхээр ангиллаа нэг ангил гэж ороод шинээр ангил үүсгэж болно. Бороо та. За тэгэхээр ангилд нэг хийсэн. Мэтэр ингээд одоо ангиллууд үүсгэж болно. За тэгээд бичгнүүдээ өмнө биччих үедээ бас ангилж болохоос гадна сүүлд нь ингээд энэ доор урдлын сонгож за энэ бичгийг бичээ наамал гэдэг ангилд оруулъя гэж бодоход ийм байлаа. Шинээр ангилд хамруулах болно. Одоо энэ ангилд наамал гэдэг нь байна. Мөн энэ блогтой та загвар өөрөө ингээд сонгож болно. Блогийнхоо ерөнхий тохиргоог янз бүрийн тохиргоонуудыг юм хийж болно. Тийм гат харуулдаг. Тэгээд энийг бол зөвхөн оруулахгүй юм дээр энийг хэрэгжүүлэх тохиргоонууд. За ингээд энэ блогийнхаа хаягийг тавьж болно. Мөн өөр бүтэн одоо чинь наадмын тэг нэт гэх юм уу main domain гэж ярьдаг шууд domain-ээр хотлож аваад хотлож болно. Манай domain утгыг нээж гэж айтаас тэгээд энэ бичгийн тохиргоонуудаа бас хийж чадсан янз бүрийн бичгийг хүлээж авах яа мэйжийг хүлээж авах бичгийг юм уу сонгож байна. Энэ холбоосод гэх бол хин нэгэн та өөр ямар нэгэн сайтын холбоос танилцуулъя гэж бодоод ингээд нэмээд холбоосыг танилцуулж болно. Тэгэхээр холбоосуудыг нэмж оруулаад байж болно. Мөн хин нэгэнтэй хамтарч блог хийж болно. Тийм бол тэр хүнийгээ ихлээд блогтой өөр хэрэгтэй мөн блогийнхоо бичлэгүүдийг гаргаж өөрийнхөө компьютер руу хадгалж авах. Тэгээд тэрийг өөр вебсайт руу зөөх мөн бусад вебсайтаас оруулж ирэх юм уу хадгалж авсан файлаа манай сайт руу оруулах тийм боломжууд байгаа. Лого устгах юм уу түр хааж болно. Түр хаасан тохиолдолд бол блог түр хааглаа гэсэн юм бичиг харагдаж байдаг. Тэгээд дараа нь мөн энэ түр хаах гэсэн хэсэг рүүгээ ороод блогийг нээх гэж нээчих болно. За тэгээд блогийг удирдах тохиргоо руу орох гэх мэтээр блог руу орж болно. Энэ дээр дараад блогоо одоо харж болно. Энэ бас харсан байгаа. Түрүүн яатсан байсан. Болохоор харагдсан байсан. За одоо энд миний оруулсан бичлэгнүүд харагдаж байна. За түрүүний Microsoft энд англилууд маань бас харагдаж байна.
Анхны бичлэг маань тэгээд энэ Оросын төрөний танилцуулсан холбоо сууд гэх мэт ингээд харагдчихээн. Зураг. За тэгээд загвараа бол өөрөө таалагдахгүй бол дахиад сольж болно. Мөн засах гэж ороод HTML кодоор засаж болно. Загварын талаар энэ явандаа бол өөрчилж илүү амархан болгох талаар ажиллаж байгаа. Тэгээд асуух загвар өөрчлөх энэ HTML кодны талаар асуух бол самбраас ороод асууж болно. За тэгээд логод мөн танд нэг зүйл танилцуулъя. Энэ бол манай хөрвүүлэгч байгаа ямар нэгэн ард заасан жишээ нь бичгийг хөрвүүлэхийн тулд энд бичгээ тавиад тэгээд энэ ANSI Cyrillic Unicode гэдгийг сонгоод хөрвүүлэхэд бол ард заасан бичиг хэвийн болж харагддаг. Мөн латинаас Unicode Кирилл рүү Кириллээс латин руу хөрвүүлэх боломжтой. Үг үсгийн алдаа шалгагч мөн бас байж байгаа. Монгол хэлний үг үсгийн алдаа шалгагч үнэгүй ийм юу гэж байгаа. Энийг мөн ашиглаж байгаарай. Энийг бол bookmark хийж аваад тэгээд эндээс бол би хөвчлөө өөрөө ашигладаг. Тэгээд энд бол манай мэдээлэл харагдیں۔ Зарим ойр зүрийн имийг бол энэ тусламжийн цонхыг ашиглаад асууж болно.